Сайн байцгаана уу? Миний 25 subscribe сайн байна уу? Ямар ч байсан дахиад миний найзуудаас ч юм уу мэдгүй. Ямар ч байсан 17 subscribe тавьж аваад 25 боллоо өнөх бичлэгээсээ нэмэгдээд. Тэгээд бас л үтсэн хүмүүстээ баярлалаа. Тэгээд дэмжиж байгаа найзуудтай баярлалаа. За тэгээд өнөөдөр болохоор би ингэж утсан та бүхэн угаасаа манай юунаас харж байгаа хаа. Тайлбар бичсэн байгаа тэрнээс харсан бах. Найзуудын тухай ярих гэж бодсон. Хүнд юу яагаад найзууд хэрэгтэй гэдгийг тий бид нарт юу яг ямар төрлийн найзууд байдгийг тэгээд найзуудын гаргадаг арга шины талаар ч юм уу тий тиймэрхүү зүйлсийн талаар ер нь ярилцъя гэж бодсон. Ер нь бол хүн хамгийн анх ингээд нийгмийн бүлэгт буюу нийгмийн харилцаанд ингэж орохын өмнө хүн төрөнгүүтлээ гэр бүл гэдэг одоо юу гэдгийг нийгмийн нэг бүлэгт харьяалагсдаг тийм үү? Харин цэцэрлэгт ороод, сургуульд ороод ингээд бусад нийгмийн харилцаанд ороод ирэхээр хамгийн биднэрт ойрын байдаг одоо хүмүүс буюу нийгмийн бүлэг нь найзууд болдог. За тэгээд тийм ч болохоор хүний амьдрал ер нь бол гэр бүлээс гадна хамгийн чухал зүйлсийн нэг бол ерөөсөө найзууд гэж би боддог байхгүй юу? Хүн ер нь энэ орчлон ганцаар дуулна гэж бол ерөөсөө байхгүй л те. Яагаад гэхээр хүн нийгмийн амьтан, нийгмийн цаанаасаа өөрөө, байгалийн цаанаасаа өөрөө одоо хамтаар амьдрах, хосоор амьдрах, хүмүүстэй бүлэг болгон ингэж олноор амьдрах одоо юу гэдгийг ийм байгалийн цохилтолгойтой, нийгмийн цохилтолгойтой төрчихсөн учраас найз нөхөдтэй байхаас өөр арга байхгүй, олонтойгоо байхаас өөр арга байхгүй. Ер нь бол тийм байдаг. За тэгээд хүнд амар олон төрлийн найзууд байдаг тийм. Тэгээд бид тэр талаар ярих гэж утсан байхгүй юу? За ямар төрлийн найзууд байдаг вэ гэхээр шүү дээ. Хамгийн түрүүнд яг надад байдаг найзуудын төрлөөд биш шүү. За ер нь бол зөвхөн хүмүүст байдаг нийтлэг гэж хэлж байгаа. Хамгийн түрүүнд болохоор ингэж бодож байгаа. Ашиг хонжоо харсан найзууд байдаг тийм үү? Ашиг хонжоо гэдэг нь айгүй олон талаараа байж болж байна тийм. За нэг 10 жилд болохоор ингээл нэг тийм арай онц суртагтайгаа найзлах ч юм уу те арай ингээл дүн мөнгөнд одоо нэг шалгалтын дээр хуулчих гал өө найзаа гिचдэг тийм найзууд байж болж байна. За тэгэл ингээл жоохон томроод эхлэхээр ар гэрийнх нь амьдралыг хараад эхэлдэг те. Өө энэ маань жоохон мөнгөтэй гэл ингээл нэг тиймэрхүү юм хардаг найзууд байна. За тэнгүүт өөр болохоор ашиг хонжоо харахаас гадна ийм байдаг гэсэн. Би тэгтээ надад бол тийм найз бол байгаагүй. Ямар ч гэсэн нөгөө хүмүүс аль ингэж яриад идэв штэ. Айгүй хөөрхөн охтууд ч юм уу тийм царим хатан найзуудтай байдаг гэдэг нөгөө өөрийгөө хөөрхөн харагдуулах гад тэгээд одоо ингээд юм 5 охин ингээд бүлгээр ингээд явж байхад харах юм бол тэр чинь нэг хүн нь хамгийн хөөрхөн харагдана да ягаад тэгэхээр бусад охтууд нь царим хат болохоор ч юм уу тийм нэг тиймэрхүү юм байдаг гэсэн гэж ярьдаг штэ хүмүүс. Энэ бол бас л нэг тийм муухай ашиг хонжооны гаацтай тийм юу гэсэн ч үгүй тийм өөрийгөө хөөрхөн харагдуулах гад өөрөөсөө царим хат хүмүүсээ найзлан гэдэг ч тийм юу гэсэн ч үгүй. Мэдгүй. За ямар ч нэг тиймэрхүү юм ашиг хонжооны харсан найзууд байдаг. Дараа нь болохоор бас ийм найзууд байдаг те. За энэ бол яг бас ашиг хонжоонд бол ер нь орж болох юм. Дараа нь хэрэг болно даа гэж боддог. Энэ хүнтэй нэг тийм минь тустай яваад хахад ч юм уу те. Энэ эсвэл дараа нэг юм дуулахандаа ч юм уу те. Эсвэл энэ дараа нь яг надад хэрэг болно даа гэж ингэж найзлаад минь тустай байгаад байдаг. Бүр ингээл огт алга болчихгүй. Хөөе найзаа сайн уу ийм шүү гэл ингээл тэгж гарч ирээд байдаг. Тийм найзууд байдаг те. Эсвэл дараа нь ингээл бүр ямар ч огт холбоогүй байж ийсэн аа. Гинт одоо юу гэдэг чи нэг арай гайгүй албан тушаал очсон байж байгаа юм бол хөөе найзаа гэл гараад ирдэг тийм. Тэр нь гэхдээ бас нэг талаараа бас зөвчж магадгүй. Хүмүүс тэгдэг штэ нөгөө нэг хэрэгтэй үедээ л холбогдлоо гэл. Надад болохоор бас ер нь бол баг хэрэгтэй үедээ л холбогдсон дээр л санагдаад байдیں۔ Байнгугаас өө найз мэза гэлээд чадахгүй шүү дээ. Угаасаа ингээл бид нар чинь том болсон өөрөө ингээл тустай амьдралтай одоо ажил төрөлтэй болцгооцсон хүмүүс чинь байнга ингээл найз нөхөд гэж яваад чадахгүй. Тийм болохоор ер нь л зүгээр хэрэгтэй үедээ тий өө найзаа чи надад хэрэг боллоо шүү ингээд өгөөч тэгээд өгөөч ч юм уу. Эсвэл нөгөөх нь өө найзаа би чамд ингээд үгүй тэгээд өгье би ингэж чадъя шүү би нэр ингэсэн шүү гэл ингээд байвал надад бол айгуу дайггүй санагдаад байхгүй. Тэрийг бас яг хүмүүс өөрөөсөө хороол хүлээж авах бах тий. Хэрэг болохоор л холбогдлоо гэж авах нэг нь байна. Хэрэг болохоор холбогдсон дээрээ найзаа гэдэг хүн ч байна.
Би ер нь бол хоёр дахь төрлийн юм шиг байгаа. Тэгэхээр би бас өөрөө бас тэгэхээр санаа зовоод тахгүй. Яг хүмүүс над руу ингээд гинт холбоогүй байж байгаа юм асуухаараа ингээд холбогдох нь бол надад бол зүгээр. Би болохоор ингээд яг холбоогүй байж байгаа хүнээс юм асууж ч юм гуйхаасаа жоохон санаа зовоод байдаг. Тэгэхээр тийм байна. Дараагийнх нь болохоор ингээд бүр чин сэтгэлийн буюу нэг тийм хүний хайлан найзууд байдаг те. Тосолчих юмсан гэсэн нэг юм амар хөөрхөн чин сэтгэлийн хүмүүс байдаг те. Бүр амар дотны найзууд бас байж болж юм. Эсвэл амар дотн биш мөртлөө бас ингээл нэг юм асуухаар бүр ингээл юм чин сэтгэлээсээ би уг нь бас өөрөө тийм байхаг амар ирмэлцдэг шүү дээ. Ингээл аль болох тусалчихсан болгочихсон гэж байна боддог. Тэрийг мань бас ойлгох хүч хүн байна, ойлгохгүй ч хүн байна те. Дараагийнх нь болохоор минь тустай. Тэгээд ер нь бол аюу тийм үргэлж дэмждэг найзууд бас байдаг те. Амар хөөрхөн. Яг ингээд бүр юм нөгөө юм дотны ингээд байн уулзалдаг ч юм уу, байн харилцаа холбоотой байдаг найзууд биш. Гэхдээ зүгээр хаа нэг одоо ингээд нэг юм Instagram дээр ч юм уу, тэг ингээд Facebook дээр байн холбоот ингээд яг найз дагалцдаг. Тэгэл стори үзэлцэл ингээл янз ингээл зүрх мөрөх даардаг. Тэгээд янз бүрийн болоход амар хөөрхөн дэмжиж өгдөг. Надад ингээд нэг тийм бас найз нөхөд байдаг. За нэг тийм холбоотой байдаггүй ч гэсэндээ хаа нэг ингээл миний найз ингээд юм ямар гоё ингэсэн байна. Цэрэнцтэй ямар хөөрх юм бэ гэл те. Минь зэнд хүргэхдээ амар гоё минь хүргэж мөрөгдөг. Хаяа нэг баяраар ингээд төрсөн өдөр биш ингээл өөр баяраар амар хөөрхөн минь хүргэж мөрөгдөг. Тэгэл үнэхээр л нэг хөөрхөн гарцсан зураг байх юм бол тэрэн дээр нь минь өстөө хөөрх харагдаж гэл ингээл амар хөөрхөн гэл юм урмын үг бичээл эсвэл ингээл амар эморт стори хийсэн байх юм бол минь ингээд байгаа мó гэл ингээл нэг тийм хаяа нэг хөөрхөн бичдэг те. Нэг цаг заваараа тийм найзууд байдаг. Тийм найзууд болоод амар хөөрхөн санагддаг. За тэнгүүтлээ бас ийм найзууд ихтэй. Яг ингээл амар гоё найзууд юм шиг мөртлөнгөөсөө л цаана нэг юм сонир вайбтай найзууд байдаг те. Нэг юм хатаархаад байдаг юм шиг. Одоо ингээд Facebook дээр ч юм уу, story дээр яг ингээл надад харагдах юм дээр ч юм уу те ингээд одоо ингээд story дээр зүрх мөрөх дарах ч нь бол ингээд зөвхөн надад харагддаг шүү дээ. Тэгсэн мөртлөнгөөс яг ингээл олонд харагддаг. Зураг мөргөн дээр болохоор нэг юм лайк дардаггүй. Яг юм сошиал дээр нэг тийм амар юм гоё юм дэмжлэг байхгүй хэрнээ найзаастай хайртай би чамд хайртай би чамд дуртай гэл ингээл гэдэг. Яг болит амьдрал дээр болохоор яг ингээд нэг юм жишээ санаа гаргалаа гэхэд тэр санааг нь бас нэг тийм дэмжихгүй. Тийм найзууд байдаг те. Их тийм яг юм эсрэг юм шиг эсвэл бүр амар хайртай юм шиг эсвэл бүр амар гоё юм шудраг гоё юм шиг. Битгүү ямар ч тийм найзууд бол байдаг. За дараагийнх нь болохоор ингээд минь тусал нэг байхгүй. Гэхдээ эргээд уулзахад яг хിവэрэ байдаг найзууд байдаг тийм. Тийм хүмүүс бас амар гоё байдаг. Ер нь бол нэг тийм янз бүрийн баярч болсон, нэг тийм минь төрөхгүй, тэгэл нэг тийм холбооч барихгүй. Сошиал дээр нэг тийм амар холбоотой байгаад байж чаддаггүй хэрнээ яг нэг эргээд уулзахад ч юм уу эргээд холбоо барихад бүр яг нөгөө нэг өмнө нь л байсан сэтгэлээрээ ханддаг. Тийм хүмүүс байдаг. Тийм хүмүүс бас амар хөөрхөн санагдаад байдаг. Тийм. За тэгэл өвөр төрөндөө орцгоосон хар багын найзууд гэж болж байна. Тэгэл нөгөө юу ч наалдч малтаа байцсан. Тэгээ нөгөө нэг юу ч болж исэн ингээл нөгөө нэг юм гоё өмөрч хамгаалахад бэлэн уул занг нь мэддэг те юу гэдэг чи уурлахаараа ямар байдаг, хөөхөөрөө ямар байдаг, гомдгоороо ямар байдаг гэл тэр бүгдийг мэддэг болсон. Нэг хүлээн зөвшөөрсөн тийм найзууд байдаг. Тэгээд одоо энэ бүх олон төрлийн найзууд дундаас аль нь ч байсан гэсэн ер нь бол найз нөхөдтэй байна гэдэг бол өөр амар азтай зүйл гэж би боддог. Ингээд би бол яг ингээд айгүй тийм таньдаг хүмүүс олонтой. Одоо юу гэдэг чи нөгөө нэг айгүй тийм нийгмийн итгэмжтэй байсан гэж хэлэх үү. Энд тэнд явж байгаа л хүмүүстэй ч юм уу те айгүй их найзлал төхөрлөл тийм байдаг. Ер нь бол нэг хүмүүстэй учир зүг олцохдоо ч ер нь бол гайгүй гэж өөрийгөө боддог байхгүй. Тэгэл Монгол байхдаа ч гэсэндээ 10 жилээс ахуулаад нөгөө нэг нийгмийн итгэхгүй айгүй олон юмд оролцоод айгүй олон хүмүүстэй танилцаж явсан. Их сургуульд орсон хойноо ч гэсэндээ одоо ингээд тийм бүлэгээс ингээл юм найзуудтай болсон тий. Манай тэр юуны найзууд, манай тэр их сургуулийн одоо мөсийн найзууд, солонгос тэрэл манай тэр хэлний бэлтгэлийн найзууд, манай тэр тим юмны найзууд гэд ер нь юм найз нөхөд олонтой, таньдаг хүмүүс олонтой.
болцсон байгаа ч гэсэндээ тэр дунд нь ингээд юм дэмждэггүй тэр хүмүүс нь бүгдээрээ зүгээр л юм танилын төдийд ямар ч нэг юм дэмжлэг байхгүй бол бас хэцүү тийм үү. Нэг амар олон хүн таниад олон хүнийг найзаа гэж байгаа юм шиг мөртлөнгөөсөө тэр дунд нь ингээд нэгэн ч тэр хүнийг дэмжихгүй байх юм бол амар гомдмоор байдаг. Гэтэл намайг болохоор бас тий одоо юу гэдэг чинь надад 20 таньдаг хүн байлаа гэхэд тэр дундаас нэгэн ч юм уу намайг бүр чин сэтгэлээс ингээд дэмжиж ивэл надад тэр бүр амар гой санагддаг. Тэгээд би ингээд боцсон байхгүй юу? Өмнөх бичлэг биш ээ. Нэгдүгээр бичлэгэн дээр хамгийн ихний бичлэгэн дээр би ярьж байсан ш нөгөө нэг гуйнаглах ганцаардах тухай. Тэгээд нэг хэсэг айгүй амарч исэн тэгээ айгүй ганцаардчихсан энэ гэл ярьсан штэ. Тэгээ би бас ботсон л доо. Яг уу тэр үедээ би айгүй нэг тийм сэтгэл санааны хувьд айгүй хэцүү байдалтай байсан ч гэсэндээ ер нь бол би хизээч юм за мэдгүй ямар ч үсэн би нэг тийм нэх их гэж ярих юм аа хизээч биш нэх их ганцаардж байгаагүй хүн юм байна гэж би бодсон байхгүй өөрийгөө. Ягаад тэгэхээр ингээл яаж ч намайг ингээл унсан дэмжих хүмүүс бүр байсаар л байсан. Бүр ягаад ч юм надад амар гоё найз нөхөд заяац юм байна гэж би хаяа бодоод идэх шүү дээ. Тийм. Би өөрөө ч гэсэндээ ингээл хүмүүс аль болох тусалчий гэл ингээл явдаг болохоор тэр хүмүүс ингээд одоо тэр чинь олон дунд тэр чинь мэддэг хүн байна штэ. Өө манай энэ ингээд надад тусалчих гад байдгийг шүү. Сэтгэл нь юм шүү. Би бас нэг ингэж хийсэн гэж бодод мэддэг хүмүүс байна. Зарим хэсэг нь болохоор өө энэ угаасаа ингээл юм гухаар зөвшөөрчлээ тий угаасаа ингэжлээ тий ингээл нэг тийм боддгооч басан хүмүүс байна. Тэнгүүд тэр дундаас яг олонх нь нөгөө нэг ингээд намайг ойлгоод байгаа юм шиг санагдаад байдаг байхгүй юу. Тийм ч учраас намайг ингээд нэг хэцүү байдалд ороход энэндээ тусалчих юмсан да гэж бодох хүмүүс байгаад байдаг. Яг хоо амар олон гэж хэлэхгүй. Гэхдээ ер нь бол байдаг. Тэгэл байна гэдэг чинь тэгэл бүр амар том азаагаад байгаа байхгүй. Тэр чинь заавал олон байх албагүй шүү дээ ер нь бол. Тийм байна. Тэгэл би тийм юмдаа бас айгүй их талархдаг. Айгүй тийм зөв замаар явж ирсэн юм байна да гэж бодогдоод байдаг байхгүй юу. Одоо юу гэдэг чинь одоо миний шүлгүүд их ч юм уу те гэл уншдаг ингээд бас цөөхөн хэдэн хүн байдаг хгүй юу. Тэр чинь амар олон хүн бол уншихгүй. Тэнгүү тэр дундаас ингээд би бүр ингээд за би бол худлаа юм байна дөө. Би бол хизээч ингээд шүлмэл биш чадахгүй байна дөө нэрнгэс би бол болий гэл өөрийгөө ингээд бүр голоол за зовхгүй яг би энийг бол угаасаа ингээд яг орхилоо гэдэг бодчих гэхээр ингээд намайг ингээд бүр үнэхээр дэмжээл чиний шүлгүүд бол үнэхээр гоё гэж хэлдэг нэг хоёр хүн ингээд байхад би за гэж ингэж өөрийгөө жоохон одоо хөөргөх нь хайшаа юм. Гэхдээ ер нь бол нэг гоё урам аваад байдаг байхгүй юу. Тэгэл би одоо жоохносоо ахуулаад ингээл оролдоод ирсэн юм а шууд хайчхан цаашаа ингэж ингээл бодогдож нэг тийм гоё урам орол тий. Яг гоо тэг чин нэг юм хоосон шөрөвдөг чинь бас жоохон өөр штэ яг үнэндээ. Намайг одоо чи бол үнэхэр гоё дуулдгаа гэдэвэл би бол за би чи намайг хулаа шөрөвч байна би бол мэдэж байна би өөрийгөө гэж бодъё штэ. Тэнгүүт яг нэг өөртөө жоохон ихтгэлтэй байдаг байсан юмдаа нэрэл уг нь би чадаад байсан да гэдэг бодлол төрөөд байт юм байлаа. Тэгээд хүн амьдралдаа ер нь ингээд ботхоор найз нөхдөө бүр амар зөв сонгох хэрэгтэй. Би ахад нэг юм ярих гэжсэн нь юу вэ гэхээр шүү дээ. Хүн ингээд нөгөө нэг юм найзуудаа зөв сонгох ер нь жоохон хэцүү байдаг юм шиг байлаа. Би 10 жил мэл тахтаач гэсэндээ ер нь жоохон ахлах анги мангитаач хаашаа бүр жоохон мохон байх та ер нь бол ингээд ямар хүүхдүүдтэй найзлах хэрэгтэй юм болоо гэдгийг нэг тийм ойлгоогүй ч байсан юм уу мэдэхгүй заа юу. Ямар ч гэсэн зүгээр л нэг юм тохирохгүй хүмүүс дундаа шингэх гээд айгу хичээгээд идэг байсан үе байгаа. Яг амар олон жил үргэлжилсэн тийм бол надад байхгүй л те. Юм хэцүү юм бол байхгүй. Гэхдээ ерөн зүгээр хэсэг тийм үе надад байсан байгаа байхгүй юу. Тэр хүмүүс намайг ингээд хүлээж авахгүй байгаад хахад л би тэр дунд ингээд шингэж гээл тэр хүмүүсээ таалагдчих гал үзээл. Тэг юурнал ямар ч хэрэггүй байсан байгаа байхгүй юу. Миний нэг сул тал болохлээрээ шүү дээ тий. Ингээд хүмүүсийн ая талыг бүр амар хардаг. Би тэрэндээ бол тэгтээ ингээд жоохон одоо ингээд луг нь болчихсон. Уг нь бол ингээд шаардлагагүй шүү дээ. Тэгэл хайчаач дээ гэж өөртөө хэлээлээд юм болов би угаасаа бараг чаддаггүй. Тэгэл хүмүүс ая тал хараал байдаг за.
нэг ийм орчноо ингээд амар мэдэрдэг хүмүүс байдаг шүү дээ. Ингээл хүмүүс ер нь хүмүүс ингээд мэдэрчдэг. Ер нь жоохон тийм талтай. Тэнгүүт ингээд юм одоо тий энэ өрөөнд дотор ингээл нэг юм 5 10 хүн сууж байхад би ингээл хүмүүсийг царайных нь хувирлыг хараал тий. Тэгвэгдэх чи ингээл байгаа байдал үйлчлэгийг хараал. За энэ жоохон ийм одоо орчинд дургу бай шүү тий. Ер нь жоохон ингэх гээд шүү гэдэг юм ин бишүүд харангуутлаа тий. Одоо юу гэдэг чи өөрөөхөө яриг засаж эхэлнэ тий. Өөрөөхөө ингээд гоё ингээд ярмаар байсан юм маань тэр хүн угаасаа ямар ч сонирхол ингээд сонсох сонирхолгүй байгааг нь би ингээд ойлгочих юм бол дуусахгүйгээр одоо юу гэдэг дуустал нь ярихгүйгээр шууд ингээд завсарлал дуусгах ч юм уусгадаг орхидог ч юм уу те эсвэл богиносгодог ч юм уу те нэг тиймэрхүү юм байдаг. Тэгэл 10 жил байхдаа ч гэсэндээ те ингээл үнэхээр болохгүй үнэхээр л нөгөө нэг юм эвлэлэг тоглоом шиг таарахгүй газараа ингээл орох гол зүтгээд байсан үе надад байгаа. Хүмүүс ч гэсэн ер нь байдаг бах тий. Зүгээр ингээл гоё үнэхээр л найз нөхөдтэй болмоор байгаа. Тэр хүмүүсийн юун ч юм ингээл таалагдцсан ингээл цуг баймар санагдаад хаа нөгөөдөл нь хүлээж авахгүй чамаа голдох ч юм уу гадуурхдаг ч юм уу янз бүрийн байгаад хахад тэрийг нөгөө нэг ингээл ойлгоод авчихгүй хүлээн зөвшөөрч чадахгүй тэр хүмүүсийн үгээр нь байгаа л тэгэл өөрийгөө улам ивдээл ингээл дан ингээл дөрвөлжин юм руу орохгүй чи ингээд бөөрийн хий байхад өөрийгөө ингээл нэг зүсээл байдаг шиг тий. Ингээл тэр бол их ямар шаардлагагүй байгаахгүй тий. Яг үндэ насаараа 10 жилтэй байхгүй. Насаараа их сургуультай байхгүй. Насаараа тэр хүмүүстэй угаасаа хамт байна гэж байхгүй. Тэгээ тийм болохоор ингээл нэг ингээл одоо нөгөө нэг юм токсик гэж ярьдаг шүү дээ. Тийм харилцаанд ингээл найзууд юм шүү дээ. Тийм харилцаанд орчих юм бол тэрнээс гарах гэж бас амар хэцүү байдаг юм шиг байгаа юм тий. Би яг хуу бас амар тэгж учиргүй дээрлэхүүлж гадуурхаж бол үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ тийм хүмүүс бас байдаг шүү дээ. Найз нөхдүүд нь одоо ингээл дээрлэхэж гадуурхаал чи бидний найз ингээд баймаар байгаа юм бол одоо ингээд дэр тэгээ дэр гэдэг ч юм уу те 10 жилд тиймэрхүү асуудал амар байдаг тоо би бол сонсч байсан. Намайг 10 жил тахад манай ангийнхан ч гэсэн дээрхэд харьцангуй айгуу дажгүй хүүхдүүд байдаг байсан болохоор тийм бол байдгүй л байсан л та. Гэхдээ ер нь тийм юм ингээд сонсоод хахад аяар муухайгаад зтэй тий. Одоо юу гараач илүү гэж одоо хүүхдүүд тэгээд идэв. Айгуу сонин. Тэр бол жоохон гайхдаг. Тэгээд бас өөрийгөө бусад хүмүүстэй харьцуулах бол бас айгуу дэмий юм байлээ шүү дээ манайхаа. Би бас амар харьцуулдаг байсан. Одоо ч гэсэн ер нь бол жоохон харьцуулах гал байдаг. Одоо яалтчгүй ингээл яг миний насныхан болохоор бүгд их сургууль мургаал ингээл төгссөн багш магш болтон за. Тэгэл тэгсэн ингээл багш болсон манай найзуудыг хүмүүс багшаа гэж дуудаж хахад би өөрөө стил багшаа гэдэг дээрээ за. Тэгэл одоо юу гэдэг чинь тэр хүмүүс айгүй тийм төрүүлж алхаад байгаа юм шиг ингээл санагтаал тийм. Тэнгүүт би нэг л хоцроод байгаа юм шиг 20 төрсэн ингээл стил ингээл дөнгөж их сургуультаа ороод ингээл явж байгаа ингээл бодохоор амар хоцорсон юм шиг санагтаал. Тэр хүмүүс илүү мундаг байгаа ч юм шиг санагтаал. Тэр хүмүүс авиас чадвар нь илүү лаг байгаа ч юм шиг санагтаал. Би өөрийгөө харахаар ингээл юу ч чадахгүй, юу ч хийж гээгүүлсэн юм байхгүй ингээл яваал нэг л нэг тийм одоо юу гэдэг чинь урсгалаараа байгаа ч юм шиг санагтаал. Амар сэтгэлээр унах үед бол байдаг. Гэхдээ ер нь бол хинч хинтээ уралдаагүй тийм ээ. Амьдрал бол ерөөсөө нэг тийм уралдааны зам биш шүү дээ. Тийм учраас ингээл заавал одоо юу гэдэг чинь тэр харь хоолын одоо гэдэг 10 жилээ төгсөөд өчнөө олон жилийн өмнө 10 жилээ төгссөн нэг найзтайгаа өөрийгөө харьцуулаад энэ тэнд ингэж явж байна да тий 2 их сургууль баг дараагийнхаа сургуулийн магистраа сураа төгсөж явахт би энд гэл ингээл бодвол өөрийгөө шаналгаал улмал өөрийгөө өвтгөөл ингээл мэрээл хэмлээлэх ямар шаардлага байхгүй. Тэгэл найз нөхөд бол ингээл угаасаа амьдралд бол байж л байх ёстой зүйлч гэсэндээ тэрийг заавал бас ингээд ээж болохгүй. Одоо юу гэдэг чинь те өөртөө наалт болох гадаж бас болохгүй. Юу гэхэд байна вэ гэхээр чи миний найз юм чинь ингэх хэвээр чи миний найз ээжж байн холбоо барьсангүй чи миний найз байж ч гэд ингэж ярьдаг бол 10 жилийн л хүүхдүүдийн л жоох хүүхдүүдийн л юм шүү дээ. Одоо бол одоо бидний тэгэх цаг бол өнгөрцөн гэж бол би бодоод байгаа байхгүй.
хүн ингээд тустай амьдралтай болцсон, тусдынхаа ажил төрөлтэй, сургууль соёлтой ингээд болцсон байж хахад нэгээ ингээд араас нь татаад ээж юусоо болохгүй. Аль болох одоо нөгөө нэг нисэж хүрэх газар байвал тэр чинээгээрээ л явах хэрэгтэй гэж бол боддог. Тэгэл яах вэ? Холбоо барихгүй л байгаа биз дээ. Тэр чинь тэгэл болж гинэ гэвэл тэгэл ингээл болж гинэ л гэсэн үг шүү дээ. Солонгос нэг тийм зүрэг байдаг штэ. Яг солонгосоор нь хэлэх гэж байгаа хичээ танид. Монголоор болохоор юу гэдэг вэ? Нөгөө нэг сураг сонсогдохгүй байх юм бол тэр чинь сайн явж гинэ л гэсэн үг, гэсэн утгатай. Тийм зүрэг байдаг байхгүй юу? Тэгэл тэр чинь бол ер нь бол бас үнний ортой шүү дээ гэж бодоод байгаа. Тийм байна. Тэгээд найз нөхөдтэй байгаадаа бас өөрийгөө аттай тооцох хэрэгтэй. Найз нөхөд байхгүй үнэхээр өөрийгөө ганцаараа гэж мэдэрч ивэл зүгээр бас ганцаараа ч гэсэн байсан зүгээр амар удаан ганцаараа байгаад ямар ч хүнтэй ингээд найзлсан ч юм уу нийлсэн нөгөө хүмүүс чинь сониош гаргаад байгаа юм шиг санагдаад амар удаан бусад хүмүүс л чамайг гадуурхаад л байгаа юм шиг санагдаал байх юм бол бас асуудал шүү. За яагаад гэхээр асуудал нь чамд байж бас болно. Гэл бусад хүмүүс л намайг ингээд байна. Гэл ямар ч хүнтэй найзлах гэсэн тэр хүмүүс л надтай тохирохгүй байх гэж бодоод иж болохгүй. Би өөрөө ямар агаад байгаа вэ? Би өөр нь ямар аш гаргаж байгаа болоод энэ олон хүмүүс ингэхгүй байна тий гэдэг талаараас бодож үзэх хэрэгтэй байхгүй юу? Зүгээр ингээл ганц нэг хүн бол чамд муухай ашлаад байвал зүгээр ингээл хайчин л үсттэй тий. Хамаагүй шүү дээ угаасаа амар олон төрлийн хүмүүс байдаг. Тэрийг бол зөв өнгөрөөч хэрэгтэй. Тийм байна. Тэгээд одоо миний найзуудаас намайг ингээд үзэх юм бол та нартай бүр амар баярлалаа гэж хэлье. 10 жилээс мань ахуулаад ер нь бол 10 жилээс ахуулаад найзалж байгаа найз байгаа. Баян холбоо бариад чадахгүй байгаа ч гэсэндээ намайг бол дэмжиж байгаа гэдгийг нь бол би үргэлж ингэж одоо мэдэрдэг. За тэгэл 10 жилээ төгссөн хойноо бас Монголд байхдаа өөрөөр ингээл газруудаас тий өөр ингээд бүлгийн сонирхлоос олж авсан найз нөхөд надад байгаа. Тэр хүмүүс маань бас баян холбоо барьж чадахгүй ч гэсэндээ ингээл мэдэрдэг. Намайг хайрладгийг, намайг дэмждгийг нь мэддэг. Тэгэл яалтчгүй ингээл Монголд байхгүй баян уулзаж чадахгүй болохоор ингээд яг найз нөхдийн холбоо бол ингээд юм холтрон хувьд бол холдчихл байгаа. Тэгсээ зэрэг болгоод ингээд 10 байхгүй юм чинь одоо яа гэхүү те тэр хүмүүс ч гэсэндээ одоо ингээл өөр гэр бүлтэй магадгүй болж байгаа, өөр шинэ найз нөхөдтэй болж байгаа, тэр хүмүүстэйгээ илүү татна болж байгаа. Тэ миний мэдхгүй нөө баян холбоо барихгүй, баян цуг байхгүй, баян уулзахгүй байгаа учраас миний мэдхгүй олон зүйлс тэр хүн тохиолдож байгаа. Ааш харан шин бас яаж өвчлөгдөж байгааг би мэдгүй. Миний ааш харан шин ч гэсэндээ би энд байгаад өөр шинэ зүйл үзэж сураад олон хүнтэй найзлж нөхөрлөөд ямар болж байгааг ингээд бид нэр хоорондоо мэдгүй. Тэгсэн ч гэсэндээ амьдрал үргэлжилнэ. Бид нэр амьдралынхаа туршид маш олон хүмүүстэй уулзна, маш олон хүмүүсээс одоо холдно, найзлахаа болно, холбоо бүр огт тасарна, нэгнтэйгээ хэрэлдэж муудалцсан. Тэр болгонд өөрөө хит их гомдож, бусад хүний хит их гомдоох үг хэлж бас ингээд өөрийгөө ч зовоож, бусад хүмүүсийг ч гэсэн битгий их заваагаарай гэж хүсэж байна. Тэгээд амьдрал үргэлжилдгээр үргэлжилнэ шүү. Хэний ч ингээд тий одоо хурмаа хийгээд ингэсэн хосууд биш бол тий ер нь хэний ч замыг ингээд холбоод бэхэлцсэн юм байхгүй учраас бүгд нэг нэгэндээ хайртай байгаад бүгд нэг нэгэндээ эрх чөлөөг нь олгоод бүгд нэг нэгнийхээ гоё юм сэтгэл зүйн эрүүл мэндийг нь моддог байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд найзуудтай бүгдэнд хайртай шүү. Тэгээд энийг үзэж байх юм бол та нар бас найзуудтай хайртай гэдгийг гоё хэлээрэй. Тийм байна. Тэгээд урт бичлэг болчихъя гэж санаа зовоод байгаа учраас айгу богинохоо яриад ингээд дуусгая гэж бодож байна. Тэгэхээр баяртай.